энэ баруун бус суучин цагаан нуурын дамжлага базар цочны игмид одоо мал хөдөөрөнч гаргаж байсан мал махны экспорт явагддаг байсан. Тэнд одоо эрүүжүүлэх бүс байгуулах үед станы орнууд дундаа зэг Оросынх нь одоо мал амьдар авах асуудал хүсэл тавьж байгаа. Тийм учраас энэ эрүүжүүлэх бүс одоо вакцинжуулаад гарах боломжтой юм байна. Энэ талаар та ямар бодлого баримтлах вэ? За зондог шитрээр дарга хариулт өгье. Хоёр нь аливаа бүтээгдэхүүнийг аль болох нэмэн үрдэг шингээж экспортлох чиглэл баримтлах нь манай үйлдвэрчлэлтийн бодлогын чиглэл байх ёстой. Амьд мал гаргахын тулд мал эмнэлгийн 20 цэрийн дэглэм гэрээг хөрш улсуудтайгаа байгуулж 45 хоног тодорхой хугацаанд карантинлж вакцинжуулах гэхэд маш олон нөхцөл шаардлагатай. Тийм нөхцөлийг дотоодоо бүрдүүлээд байгуулж байгаа махны үйлдвэрүүд бий болсон. Энэ талаар одоо махны холбооны дарга манай бүрдэр жигшүүн сайн мэдж байгаа та бас тодруулаад асуучаарай. Ингээд энэ махны экспортыг дэмжих нь бол Евразийн зах зээл эдийн гаргах энэ гэрээтэй шууд холбогдно. Ийм учраас энэ гадаа зах зээлийн нээх асуудал нь тэгээ малаа эрүүлжүүлэх асуудал нь тэгээ малынхаа эрүүл мэнд фермжүүлэлтийн бодлогыг оновчтой хэрэгжүүл мал аж ахуйн талаар бодлого дээр л гурван шинжилгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.